Бүгдээрэнд өдрийн мэндийг хүргэе. Эрүүл амьдралын хэм маяг гэж юу вэ? Эрүүл амьдралын хэм маяг ярихаас өмнө танд эрүүл мэнд гэж юу вэ гэдгийг тайлбарлаж өгье. Бид зөвхөн өвчнгүй л байвал эрүүл байна гэж ойлгодог. Гэхдээ эрүүл байх нь хүний биеийн болон сэтгэл зүйн эрх чөлөөг олгодог байна. Та эрүүл байснараа өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлэх, тавьсан зорилгодоо хүрэх, хүссэн галбирлаг эрүүл чирэг биетэй байх боломжтой юм. Зөвхөн харагдах байдал бус сэтгэл санааныхаа хувьд эрүүл, физик биеийнхээ хувьд эрүүл, нийгмийн харилцааны эрэг хандлагатай байснараа та эрүүл байх нэ. Таны эрүүл мэндэд дараах 4 зүйл нөлөөлнө. Амьдралын хэв маяг 49-оос 53%, удамшлын мэдээлэл 18-аас 22%, гадаад орчин буюу байгаль цагуурийн нөхцөл 17-аас 20%, эрүүл мэндийн хамгаалах байгууллага нь 8-аас 10% тус оролцох нэ. Харин таны эрүүл мэндэд дараах зүйлс өсвөргөөр нөлөөлнө. Үүнд архи тамхины хэрэглээ, илүүдэлжин стресс буюу сэтгэл санааны дутагдaltaй байдал, хөдөлгөөний дутагдал. Та биеийнхээ дасан зохицох чадвараа нэмэгдүүлснээр нэгдүгээр сөрөг хүчин зүйлсээс салах боломжтой. Эрүүл амьдралын хэв маягийг бий болгосноор дасан зохицох чадвар нэмэгддэг байх нэ. Одоо та бүхэндээ эрүүл амьдралын хэв маягаар явах зөвлөгөө хүргэе. Нэгдүгээр та хор зуршлаасаа салах хэрэгтэй. Хоёрдугаар зөв зохистой тэнцвэртэй хоолдог байгаарай. Гуравдугаар илүүдэлжингээсээ салах хэрэгтэй. Дөрөвдүгээр идэвхтэй дасгал хөдөлгөөн, өөртөө тохирсон хөдөлгөөн хийгээрэй. Тавдугаар бие чирэгжүүлж агаар салхин гардаг байгаарай. Зурдугаар өөртөө яг одоо дүгнэлт хийгээрэй. Би яг одоо өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юу үгүй юу гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай. 7дугаар та өөрийнхөө амьдралын орчин нөхцлөө эрүүл зөвөөр бүрдүүлээрэй. Өөрөөр хэлбэл эрүүл амьдрах дархлаатай байж орчноо хамгаалах хэрэгтэй гэсэн үг. Өнөөдрийн сэдвээ бүгдээрээ дүгнээд хэлье. Зөв амьдралын хэв маяг нь таны эрүүл мэндэд чухал үүрэгтэй, таны үндсэн нөөц боломж болох нэ. Та яг одоо амьдралын хэв маягаа дүгнээд үзээрэй. Хүн бүр үнэхээр хүсэх юм бол амьдралын буруу хэв маягаа өөрчилж чадна. Зөвөр өөрчилж чадна. Удмын тархан гэж байдаггүй. Амьдралын буруу хэмнэлээс үүссэн тархалт гэж байдаг. Тийм учраас та төрөлхийн тархан гэж өөрийгөө холилгүй амьдралынхаа хэв маягийг өөрчилж үзэх хэрэгтэй. Та өөртөө эзэн байж эрүүл мэндээ сахин хамгаалж эмнэлэгт очихоосоо өмнө бие өвчлж хүндрэхээс нь өмнө амьдралынхаа хэв маягийг нэг өөрчлөөд үзээрэй. Хорт буруу зуршил, зохисгүй хооллолт, илүүдэлжин, архи тамхины хэрэглээ энэ бүгд таны нас жилтэнд сөргөөр нөлөөлдөг учраас илүү эрүүл, урт удаан аз жаргалтай амьдрахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөөд үзээрэй. Та эхлэхэд хизээж оройтхгүй, цаг явсаар өөртөө итгэлтэй, зоригтой байгаарай. Алхам хийхэд хизээж оройтхгүй гэдгийг санаарай. Эрүүл амьдралын хэв маягтай болсноор танд гайхалтай олон боломж нэгдэх болно. Алгаадсаа даваарай. Амжилт хүсье.